Дэлхийн монголчуудын Эмжил радио 8-ны урлагын дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өдрийн даваагаас баасан гарагийн агн цаг мөчөөд радиогийн 20 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар яана нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 16-ны даваа гарагийн яана нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мега, Моги, Анжга, Гэрлээ, за найруулагчаар мөцсгийн төвшин баярнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Харта бүхэндээ Юнайр Стран, за мөн Химэл оюун ухаанд суурилсан иргэний хамгаалдаг И Монголиа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв бидний хайртай хамтлаг гэдэг сэдвээр ярилцсанаа. За хамтлагийн дууг сонсч байсан бэ мэдүү? Би юу? Харангийн дуу сонсч байсан. Хэдэн настай та? 7 настай та. За ямар дуу вэ? Дурлаг шүү чамда би даруухан төрчин таа. Энэ дууны клипэн дараа нь өөрчлөгдсөн байсан шүү дээ. Нэг хоёр хотын залуу хөдөө очиод нэг хөдөөний хүүхэн дурлаа. Тийм. Тэнгүүд 25 жилийн ойгоор нь өөрчлөгдсөн юм бэлээ. За тэгсэн чинь анхных нь болохоор зэрэг нэг лаг зүүн хүүхэн нэг юм харанхуйтай ингээ орж гаднаас орж ирээл те. Студид орж ирээл те. Тийм авсан юм худалтай. Баарны самтал дээр хөлөөж сууж муугаа. Тийм. Би тэгээд энэ дуу бүр эфемер сонсч байсан. За. Тийм л дуу байна да. За. Мууж өгөх юм яа. Би юу? Би хамгийн анх ямар хамтлагийн дуу сонсч байсан юм бол та. Юуг сонсч байсан? Элтон Джоныг сонсч байсан. Тэрнээс өмнө бол дандаа нийт энэ хөдөөнийхээ юм даглаг юм байна. Sacrifice гэдэг дуу. Sacrifice тий. Угсаа sacrifice явдаг. Sacrifice гэдэг дуу. Тэр манай сумарныг явдаг байл шүү дээ. Цагаан одоогоор нь явж идэг тий. Сумын цагаан одоогоор. Манай хажуудалд нэг юм пянц тоглоулагчтай зурагдгүй ах гэж өрөөд гэсэн. Манад орж зурагт үздэг. Тэгээ тэдний хөгжимтэй. Манайх хөгжим байхгүй. Тэр угаасаа амар явдаг. Үндэсний олонний тэм телевизээр ингээ орой дуусахад нь нэг хэсэг айгүй явдаг байсан шүү дээ. Тэгээд бими болохоор зэрэг энэ сток дууныхаа үгийг ойлгохгүй шүү дээ. Энэ сток гоё ах тэгээд ингээ хөөрхөн амт ихнэр нь хаяа явцсан. Хүүхдэд тэрвэрэд ганцаараа үлдсэн гээл. Чаас нөгөө охиноо ингээл тэрвэрэд нөгөө нэг юм урт хоёр хөлөөр охин аавыгаа ороцсон гэдэг нөгөө уянгийн бүжиг хийдэг шүү дээ. Ихнэр нь ингээ бити яваачаа гэдэг нэг юм тайрамл ийм богинохустай хүүхэн ингээд чамдаантай хувцаа бүр асхан зутган барин ингээд нэг юм дээвэр шиг юм дээрээс цутаагаад гүйдэг санаж байна уу? Тийм билүү. Клипийг нь бол тийм үү? Ингээд нэг юм далайн эргээр л яваад идэг үстэй. Далайн эрг гардаг. Далайн ингээд зэрэг хувцастай дуу. Зэрэг юм бишээ зэрэг малгайтай тэгээд төгөлдрөө ураад арцсан нөхөр бол дуулж идэг л да. Чи яг ямар үгийг нь одоо санаж байна? Sacrifice-аса үгийг нь санахгүй. Хатанбааги гэдэг шүү тэрэн дээр. Хатанбааги санахгүй наа. Хатанбаа юу гэж. Чи тийм үг санаж яаж ганц үгтэй сууж байгаад яг байна. Бид нэр болгоор 7 дугаар ангид байхад манай ангийн нөгөө болроо яштэй гоо сайхан тэр чинь ингээ гав ганцаархна ингээд тэр үед чинь өнгийн эртүүснүүд модонд ороод 94 онд тэгээ болроо л амар хар цагаан ногоон ягаан амар өнгийн эртүүснээс бид нар чинь жаас нэг хоёр эртүүстэй бол бөөм баяр штэ. Тэгээл нөгөө нэг эртүүснүүдөө өмсөж жаад ангийнхаа ширээнүүдийг ингээ холдуулж агаад тэгээд энийгээ тавиал тэгээд энийгээ тавиал тэгэнгүүтээ дундуур нь загвар өмсч хүмүүс чинь ингэж явж маадаг гэсэн шүү. Яг энэ дууг тийм ээ тийм. Sacrifice гэдэг дуу. Тэтэйч ингээл нөө лаг хамтлагууд байсан л да. Тэгээд яг ингээд нэг юм шилжилтийн насн дээр охин дурлж явах үед л сонсч ирсэн хамтлаг ингээд амар тод үлдчихдэг штэ. Бидний үед титэмл байсан юм шүү. Титмийн дуунууд амар үлдсэн. Ямар дуунууд гэдэг вэ? Нарны хооронд саран байлаа. Наадах чинь камертон шүү. Энэ чинь камертон сүүлд нь дуусна л да. Ер нь бол энэ чинь титэм дуулсан байсан бас. Камертоны нөгөө бид нар болохоор энэ дүү нөгөө нэг онгоогоор мэддэг аахгүй юу? Хөдөө ингээд дөрөн залуу явж байсан. Тэр нь одоо камертоны л дөрөв юм шиг байгаа. Тэгээ нэг найран дээр орсон чинь ингээд үү эмээр за хүүхдүүд аюуэр гэдгсэн чинь үгүй одоо уучлаарай та нарын мэддэг дүү бид нар мэдхгүй бид нарын мэддэг дүү та нар мэдхгүй зүгээр дуул зүгээр шууд төрн гэсэн чинь нарны хооронд саран байрлаа гэсэн чинь өндөр тийм онгоо байдаг гэсэн. Нөө үзэсгэлэн дод мод гэдэг. Тийм, титэмчил бол дод тий. Үзэсгэлэн дод талын цэцэг мацэг гэдэг. Одоо нэвчээ. Өрөөдлийн монгол шон номерлоо. Одоо юугаар явдаг байсан бах уу? Яг тэр үед тэгвэл бид нар кассетаар л сонсч байсан баг. Тэр чинь ингээд кассетаар дээр би нэгэ ингээд дамжуулаад явдаг. Тэгээд
2000 магнитогоо ходомж жагаад бие биендээ бас хуулж муулж өгөөл тэгээд явдаг байсан. Касет буцаад модонд орсон байл шүү дээ. Яг касетний хөгжим би яг тэр амар сагцмар амар гоё адил медилийн дууг ингээ бүгдээ цаан ч бүр хүмүүс сая бид нар юу та сайнуугаар ярьсан касетны хөгжимдөр бүжиглэлжил явлаа гэж заяа дөрөвдөг өдөр тэгсэн чинь бүр хүмүүс аав ээжийнхаасаа одоо ингээд нөгөө яг тэр үеийн ингээд систем хөгжим гэж ярьдаг гэсэн байхгүй юу систем хөгжимөө эргүүлж ингэж гэртээ авчираад тэгээ одоо манах занахын тэр чинь ингээд систем хөгжим гэхэлэр заяа CD ч тоолно касет ч тоолно одоо амар баяа айлтал тэр хөгжим байдаг байхгүй юу тэгээ ингээд цонхон дээр диффузер гаргаж тавиад дүн түс гэ бүү юм болдог. Тэгээ буцаач хөгжмөө авчираад манахыг эфемерэн сонсоод байна гэж гэртээ. Үгүй яа одоо коллекцонд очингуудаа тийм хөгжим авчираад тий. Яг нөгөө нэг би чамд хайртай дээр гардаг шиг. Бид нар чи ингээд касетнаас хусдаг байлаа шүү дээ. Касет чи аюултай байхгүй жижилдэг. Нэг удаа бид нар нэг яг юун дээр явж ирсэн юм аа. Соёлын төвөргөнөөс арчилсан холбооны 5 жилийн юм болов уу? Нэг л амар том хүндэтгэлийн л арга хэмжээ, ерөнхийлөгч бүгдээрээ ирсэн нэг тийм тоглолтод манай харсарнаа орохгүй юу? Эхлээл бид нар чинь 2 дуутай тэн хоош мош гэл хуссан байлгүй дээ. Тэгээ дараагаар нөгөө миний нутаг дөнгөж гарцсан байсан. Энэ бол миний төрсөн нутаг амар эс штэ. Зэрлэг хийд болж исэн. Тэгжсэн чи гид касетнаас л явж байгаа юм чи касет нь жижлаад мада дагаад хуссан. Хинтэйгээ цогцолдог цагаар. Манус дагаад хурдан бүжиглээ. Амра гэж нэг амар базраа. Тэгээд салсан. Амар хурдан салсан. Касет чи тийм аюултай байхгүй юу? Жижлээд үр байхгүй очдөг шүү. Тэгээд тэр чинь бид нар яаж чадахгүй шүү. Тэнд муу тэр тавьж байгаа өнөж буруу шүү дээ. Тэгээ оройн нэг өргөж өрсөн. Бид нар чинь тэгэл автобусан суугаад гэртээ ярьж байгаа шүү. Тэгсэн чинь орцны үүд бацаанууд сууж исэн бацаанууд. За Улаанбаатар хотод 17 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай бүхэндээ Юна ресторан хамтран ажиллаж байгаа. За Юна гэдэг үг чинь айгүй хөөрхөн штэ. Юн гэдэг нь хөөрхөн үзэсгэлэнтэй хайр татам гэж байгаа штэ. Харин Аа нь болохоор зүгээр л хүүхэд гэсэн утгатай. Тэгэхээр яасан бах нь? Нийлээд нэрний утга нь яасан бах нь? Хөөрхөн хүүхэд гэсэн утгатай байна штэ, тийм ээ? Хайртай бүхэндээ шиддэг янз олон салбартай болсон юм байна тий. Тийш тий. Харин тийм би. Хаа сайг болсон юм бэлээ ой. Тэгээд яг Юнагаас надад хамгийн их таалагддаг юм юу гэхээр Юнагийн галтгоо нь шилэн байхгүй юу? Тэр гоё тий. Харагддаг. Тэр ингээд миний хоолыг яаж бэлтгэж ийн гэдгийг би харж идэг. Тэр айгүй гоё. Хоёрдугаарт нөх юм бол эдгээр чинь нэг юм нэг хүүхдийн ном уншлагын хэсэгтэй. Хоолоо үлээж байгаа хоорондоо хүүхдтэй очиод хөөрхөн ном уншаад өчтдөг хэсэгтэй. Тийм учраас нөгөө гэр бүлийн ресторан гэдэг байгаа чинь тэр штэ. Тэгээд ч угаасаа нэр нь хөөрхөн хүүхд юм чи. Тийм ч Монгол эзэнтэй биш бас. Ерөөсөө Монголын сүлжээ ресторан байгаа. Солонгос гэж байна. Би бас манай ахайг бас нөө солонгос эзэнтэй гэдэг яриад манай ах хоёр захирал чинь ингээд Монгол штэ захир 10 жил 10 жил солонгост ажиллаж амьдарч байгаа л байсан. Юм пак гэдэг нэртэй аяа. MG Park. Тэгээ MG Park. Яг тэрнтэй адилхан л өөргөө тэгэл бас солонгост ажиллаж амьдарч байгаа л ирээл ингээл те солонгос хоолыг сайхан монголчуудаа түгээгээл яж байгаа хоёр шүү те. Үндэсний сүлжээ ресторан гэж ойлгож болно. Ер нь яг үнэ. За энэ тэгээд энэ Ям Пэ Чу Таккал би хоёр хүнийхээр Соул Па Бүлгүүгийн хоёр хүнийхээр Хэмүүл Тактуритан Ожон Жив бүгим гэх янз бүрийн чисто айгүй гоё юм шүү дээ нэрээ. Дараагийнх нь гоё юм байна. Дүэжи Гукпак. Дүэжи Гукпак. Эн чинь алхам гэсэн утгатай гэж шүү дээ. Хутлаа яриад байгаа байхгүй юу? Алхам хутгасан соустай махыг зис тавган дээр шаард гэж. Хутлаа ярьсан юм аа. Нэрээ энэ эдгээр зис тавган дээр хоолнууд нь гоё. Тийм үү? Тийм. Хоолнуудаа зис тавган дээр гардаг юм чинь нөгөө хүний эрүүл мэндийн тустай гэдэг. За манайха салбаруудыг хэлж үгээ заяа хороололт байгаа. Цэцэрлэг төрөлгийн салбар нь бол нөгөө манай Адам эмнэлэгтэй хамт байж байгаа шүү дээ тий. За сансрын салбар нь болохоор яг ийм мартын эсрэг талд байдیں۔ Хүүхдийн зуугийн салбар байгаа, хүнүн моолын салбар байгаа, хаан уулын салбар, ярамгийн салбар, сапоро салбар, натур салбар, дархан салбар, орхон салбар, далан задгах салбар гэж байгаа. Өдөө орнотгоор гарсан юм тий. Дахин эрдэнэ төмд орно шүү. За эдгээр дэлгэрэнгүй мэдээллийн 77 тэг 4 11 11 гэдэг утаснаас орой 77 тэг 4 11 11. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай бүхэндээ Юна ресторан хамтран ажиллаж байна. Баярлалаа.
За баярлалаа. За миний одоо хамгийн анхны ер нь хамтлаг гэдэг юм бол бид нар бүр амар боо юм болсон чинь бид нар 6 дугаар ангид тахт буюу 1993 онд акшн кино гараад тэгээд ерөөсөө акшн киноч ерөөсөө л одоо Элкондрын цогоо тэр үед чи Элкондр гэж байгаагүй л дээ зүгээр шигтгэгийн цогоо шигтгэе гэж хамтлаг байсан. Тэгээд акшн киноны дуу чинь бид нар чинь бүр нөгөөдхөө ингээд нэг нэгнээсээ ингээд үгийг ничиж ангуудаа наадах чинь худлаа яана гингүүтээ кассетэн дээр нөгөө дууга зогсоож байгаа тэгээ ингээ үгийг бичиж авдаг. Борооны дараа тусал шиг гэдэг тий. Ааха. Тэгээд дараа нь акшн 2 нь болохоор 94 он акшн хорон мөнгөрөн одооч гэдэг дахиад өөр акшн 2 гэдэг дахиад дуу гарсан байхгүй юу. Тэгээд л ерөөсөө ингээл энэ шигтгэе гэдэг хамтлагч чинь акшнгийн дуугаараа гарч ирэнгүүтээ нэг тоодож богиноцсон дүрмд хувцас гэд ингээд хүүхэлдээ гэдэг дуу байсан. Ирли зохин гэдэг дуу байсан. Хүүхэд насны баяртай. Охны төлгөөхөн харц. Ийм минь ч ингээ бүгд шигтгэе. Тэрийг л мэдх юм байна. Цогийн дуунаас тэрийг мэдх юм байна. Шигтгэе анх хүүхдийн ордонд тоглоод тэгээ манус ч ингээ хамаагүй юмд ер нь л тэгэл үнгүүд орох гээд үздэг штэ. Жордлонгийн хүүхдийн ордны Жордлон хаана гэдэг юм. Жордлонгийнхэн цонхыг онгоодгоод орчих гээ. Дотроос нэгээр нь онгоодгочоод тэгээ манус доороос нь авираад нэг нэгийг өргөж оруулж ирсэн чинь тэгсэн чинь яг нөгөө шигтгэгийг цоогоо шийдсэн зогсчихсон. Амар өндөр айгуу гоё явах байдаг. Гоё явах байсан шүү. Стого явах байсан. Гоё явах байсан. Стого явах байсан. За энэ зохиолын бичсэн үе айгуу тийм мэдрэмжтэй юм а тий. За дараагийн асуулт нь мөгийн хамтлаг дундаас крашилж байсан эмэгтэй дуучин чинь хэн байсан бэ? Хамгийн эхлээд крашилж байсан Аврил Лавин. Тий, үнэхээр жижиг турхаа Канад нэг панк рок хүн байсан шүү дээ. Энэ бас нэрээ орчих юм. Тийм аим тийм хөдөөсөн мөртлөө нэг гадаад мадаа. Таныг өөр шигтгэе мэгтгэе ярьж байгаа юм чинь Аврил ярьж. Харин тийм. Гэтэ нэг орчин үеийн юм ярьдгийг. Аврил ч одоо саяхных штэ энэ чинь. Нэг хөгшин юм байж. Чи одоо ядаж тэр үеийн юу гэсэн үг мэдээж үе. Спайк хамтлаг мамтлагаа. Өдөө тэнд угаас спайкийн дуу би хотод ирээд 99 онд тагцныхын дараа сонсч байсан. Тийм үү. Ийм амтлаг байсан. За. Байхгүй тийч кассет нь очдөг байсан байхгүй. Миний анхтай вау, стратын дуу чи ийм лаг хүн байдаг юм уу гэдэг чинь бол нөгөө хин Дисрэлс Voyage гэдэг. Тий. Манайхан Goya гэдэг. Осоо үстэй. Амар өргөн өмдгүнттэй пижактай хүүхэн гар. Тэгээ санарамаар л үтсэн байлгүй дээ бодвол. Тийм санарамаар гардаг байсан шүү дээ. Тэгээ үтсэн Voyage гэдэг бол манус чи Goya гэж хосовдаа. Чи хүүхэн юм. Ингээд дуусчлаа гэж болонгууд байна шүү дээ. Тэгээд тэр чинь ядаргаатай шүү дээ. Ингээ кассет дээр бичиж байгаа шүү дээ. Тэгээд дуусчлаа гэж бодоод эрэг авангууд ахаад үргэлж өө гэж бодсон. Йоо лайт тийм дуу байсан. Тэгэж ажиллах гэдэг чинь нэг эргэчт юм уу? Үгүй одоо ингээд ийм нэг юм хальс явж байгаа штэ. Тэнгүүд ингээд орооцолтчдаг байхгүй. Нэгтлийнх нь ингэж дадах хэвээр юм зогсчдаг байхгүй. Тэнгүүд дүлхэх хэвээр дүлхээд нөгөөд рүү аваад байгаа. Тэгээд тэр чинь ингээд гаргаж ирээ заяо. Бүр амар зажилсан байвал ингээд хаачлаад тэр хэсгийг аваад тэнгууд ингээ хумсны лакаар наагаад тэгээд дахиад ингээ бал малаар ингээ ороод. Тэгээд нөгөө нэг бүх мөнгөн зүгээр явах уу? Тэгэл тэр хэсгэн дээр нэг юу гээл өнгөрөн штэ. Тэр хэсгээр. Тэгээ дараагийн яг Монгол эмэгтэй дуучдаас миний анхны крашсан бол Эрдэнэцэг штэ. Эрдэнэ чамаа олоо юу? Тийм штэ. Би нөгөө нэг юуны ласын шоу менежер байсан. Ингээ өргөөч нэг хэсэг лас Vegas гэдэг шоу төв байсан шүү дээ. Тэнд байсан. Тэгсэн чинь Эрдэнэцэг гэж дуулна, Эрдэнэцэг дуулна гэдэг ахлаа. Ямар хөөхөн байдаг вэ? Би ерөөсөө санахгүй. Тэгсэн чинь нэх гоё ихч гарч ирээд юм төшөөд тэ эрчүүд рүү ингэж харж агаад чамайгаа оллоо моллоо. Амар гоё тийм уян туян өөрийнх нь дуу хоолойчных гоё тийм ихч хурж ирээд. Би бол баг ингээ ангаага хөшсөн ш тэр эмхтэйг хараад. Тийм гоё эмэгтэй. Менежер үжиж үү? Менежер чи хамгийн ихний нүрэнд байж байгаа шүү. Бараг ингээд очоод тэрврээд авмаар тийм хүүхэн байсан. Гоё хүүхэн байсан. Хөөе, миний хамгийн анхны ийм гадаад эмэгтэй дуучин харсан юм бол Сандра Ким штэ одоо би л авдаг. Сандра Кимийн дууг сонсч байсан. Сандра юу? Тийм Сандра. Тий. Тэгээ үснэс нь ямар гоё. Сабрина. Лайсла Бонита дуулаад идэг. Тэр чинь Мадонна. Биш тэр нөгөө дараа Ализе чи хөөрхөн байсан шүү дээ. Тэр чинь саяхных штэ. Чиний үе.
За зүгээр гараа тиймэр аим хөгшин түүхэн билээ штэ. Гүү сайхан. Сайхных. Гэтэ насын мэдгүй байна. Гэтэ ямар ч гэсэн сайхных. Зүгээр тэр дууг ингээд тайзан дээр дуулаад гараад ирсэн. Coverлал гараад ирсэн. Амар од болсон тий. Амар од болсон тий. Өөрөө бүжигч юм байлээ л дээ. Тэгээ тэр нэг юм нэг бэлтгэл хөдөлгөөн гоё те. Сандра ч болохоор нөгөө юу штэ. Мария Магдалина. Тэр Мария Магдалина ч Сандрагийн. Йоо. Сандра тэр үед 3 S байсан байхгүй. Сандра, Сабрина, CCK ч гэж. Оо яг үнэ. 3 хүн байлаа. Яг үнэ. 3 лаг хүүхэн байлаа. Сандра нь гоё мөөм зөвдөө. Тэгээ гоё. Сабрина бүр гоё мөн. Одоо номоо ингээ үсээ хиймэлгээд яг Сандрагийн үс шиг болсон байгаа байхгүй юу? Boys гэдэг чинь Сабрина. За Монголоос бол угаасаа одоо яг манай үеийнхэн ч одоо үеийнхний хамт sweet emotion тэгээд нөгөө энэ Spike эднэр чинь яг дандаа манай үеийн хүүхнүүд байхгүй юу? Тийм тэгээд эднэр ч яг тэнгуүдээ ихчнэр гэдэг юм бол ариунаа сараа ихчнэр гараад ирэн штэ тий. Гэтэ надаа мэдгүй яа чи соёл эрдний насан тогтох айгуу гой санагдаад байдیں۔ Эрэгтэй краш чинь шүү дээ. Чи эрэгтэй ярина шүү дээ. Яагаад эмэгтэй гэж асуусан тэгээд. Яг бид тэр зориулаад гэж аахгүй юу? Энэ зохиолч надад мэдрэл юм аа. Тийм шүү дээ. За дэмжээ ярьлагч ярьчаад өргөжлөө. За бид үл эрэгтэйг яриё эрэгтэйгээрээ. Чамаг яагаад эмэгтэй дуучид яриад байгаа юм бэ? Харин тийм эмэгтэй асуулт нь эмэгтэй дуучин гэсэн болохоор хариулсан шүү. За Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ярьлагчаар Финистил дэмжээ ажиллаж байна. За арьс цахнах асуудлыг найдвартай шийднэ. Финистил гээл нь шумуул болон хорхоо шавжинд хазуулсан. Хөнгөн хэлбэрийн нарны туяа болон ахуйн төлөгдөлд тохиолдсон бол за чоног өрөвсөөр өвдсөн бол дерматоз буюу арьсны өрөвсөл болсон бол хэрв таны хүүхэд диатизтэй, харшлын шалтгаанд ханиалгатай, харшлын шалтгаанд хамрын битүүрэлтэй буюу риниттэй, хоол хүнсний харшил сэдэрсэн бол чоног хөрөөс харшлын шалтгаанд арьсны зочмог өрөвсөл Финистил гээл асуудлыг тань шийдэн бүх хэмээн сангуудаар байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ярьлагч Финистил баярлаа. За эрэгтэй гэдэг юм бол хамгийн ихний эрэгтэй дуулч краш чинь. Эрэгтэй юу? Эрэгтэй одоо ад чи модерн токингийн Томас Андерс дурлцсан гэсэн. хар үстэд нь Уг нь зарим хүмүүс тэр хоёр чи ихнэр нөхөр хоёр гэж бодож ирсэн гэсэн. За би хэлэхээ л та. Та бодоод байгаа юм болоо гэж бодохгүй юу? Гүү. Тэгээд манай үеийнхний хамтлагчин Камертон тэгээд номин талстай тий. Тэгээд яг үнийг хэлэхэд нөө хайнаг крашлдаг гэсэн. Хайнаа одоо ч гэсэн гоё залуу шүү. Тийм гэж. Хашир нэг ингээд шар үстэй болсон шүү дээ. Нэг юм нэг шар. Хайна юм краш гэдэг байсан тий. Угаасаа хайнаа 10 жил байхын бид нарт одоо яг ч цаа байхгүй юу? Угаасаа л хамтлагт байхдаа л хамгийн хөөрхөн залуунаас одоо ч гоё залуу. Тий, манай ингээ охтууд хайна крашлдаг ус гинэ. Камертоноос Ибагийн гоё залуу гэд номын тастаас болохоор хайнагийн гэдэг. Тэгээ Камертоноос Иба одоо ч гэсэн гоё залуу. Тийм ээ тий. Гоё. Мэдээ ах маань. Гэтэ би хайнагийн илүү крашлдаг. Хайна нэр краш гэдэг байсан бахоо. Гадаадас. Хэлсэн шүү. Модерн токингийн Томас Андерс. Тий. Аха. Одоо яг бидний 10 жил 6 7 дугаар анги чинь нөх хичээлийн дараа шоу болоод тэн дээр чинь флаш гала энэ төрч тоглодог гэсэн бохоо. Би флашийн бобод нь дуртай байсан. Биш. Солиорч бебед нь дуртай байсан. Тэр ямар хүн бэ дээ? Ягаад та? Яа бобо бибе. Ихтэй хүн. Флаш дээр штэ. Флаш дээр байхгүй. Нига бобо бебе нэнда гэдэг юм дөрөнгө шин бод байхгүй. Анх тавуулаа байж байгаа нэг гарцсан. Тэгээ ингээд тэрнийхэн бебе амар гой зүүн юм юу та. Али тэр бебегийнхэн зургийг али баяраа гаргаад харуулад өгдөө. Юу юм? Юу? Хит тон юу юм? Хит юу штэ хайрын нулимс ахгүй уйлта хайр чиний хэн араас сонсчихсон. Сонссон дөө. Тэгээ яг энэ дээр энэ болсон гэж хариу өгдөг байхгүй. За бибе юу? Тэгээ нэ штэ. За бибе маань. Манайхан за би нэг санал асуулга хэлэхээр мартчих. Санал асуулга орсон байгаа шүү. Та ер нь өөрийгөө дуулж чаддаг гэж боддгоо гэсэн чи аад нь үхсэн чадна штт гинэ. Бэд нь үгүй яах вэ гинэ. Бэд нь би зүгээр л аваа гаргадаг. Гэд нь тим юмнаас хол хөөн гинэ мөн хата. Тий холгоо. Йоо. За манайха санал асуулганд идэвхтэй оролцоорой. За тэгэхээр гадаадаас болохоор та бүр шалт мэдгүй 2PM гээ хамтлаг өгдөг байхгүй солонгосын. За. Мэдгүй нэр гэсэн. Тэрний Ником гэдэг дуучин байдаг байхгүй. Баяраа чи хоёрынхаа зургийг өгөөдөгтөө бебэг тэн 2PM Ником. Баяраа тэнд бас мэдгүй байна. Баяраа гайхчихсан.
түү гэж үчиж үзээд. Нэг түү гэж үчиж үзээд. Нэг хоёрын тоогоор бичиж үзээд тэр тэр нөө Никомтэй гэж хэлсэн манай яг дээдлийн ангид хоёр дээшээ ангид явах байдаг гэсэн баггүй ёо. Би бараг тэр байрных нүүдэнд суух нь холгүй байдаг гэсэн чинь амар царайлаг ах. Одоо ч амар царам бүтэлсэн мэл. За. Ийм л байна. За дараагийн асуулт анжгаа дээр очиж байгаа. Амнаас гардгуу дуунууд. Өглөө өлийн хэлгэн дээр сонссон бол амнаас гардггүй шүү дээ. Тэр стэл лалрын шүү. Ёо. Би заримдаа навшин доо орж ирэх байсан. Ямар дуу ингээд нэг хүний утасны дуудлага модлого ингээд сонсогдоод орчдөг шүү дээ. Тэгээ өдөржингөө аялаа тавьчихдаг дээ. Ёо балаа шүү дээ. Хүүрээ. Тархи нэг кодлогдчихдаг шүү тий. Ямар дуу гэдэг нь тий. Гэхдээ тэгэл одоо яг амнаас гардггүй дуу гэхлээр чи би битггүй. Дуулдаг болох нэр амд нэг тийм дуу аялал. Миний хардаа ингээд тухайн үеийнхээ одоо сэтгэл зүйн байдлаас болно. Одоо бол минийх нөгөө нэг хон хамтлагийн нөгөө нэг чиний дуулаад байдаг нөгөө штэ нэг. Гадаа зогслоо гэж юу дасуу. Тэр дуугаас супер дуу штэ. Ой дуу гоё. Тэр гоё. Тэр чиг супер дуу байхгүй. Би бүр айгуу сони юу айгу хөгшин дуунаас сонсдог л доо. Тэгээ одоо тэгээ амар жавхлангийн дуу мó тэгээд Эрдэнэсийн чи бүх дуунуудыг мэдэн ш нэрээ сониноос. Тэгэл ерөөсөө ингээд яг гэрлээштэй ижлэхэн яг сэтгэл зүйн байдлаас хамаагаад тэгэл хаягдвал хаягдсан дуу. Учраад очирсан дуу. Өөдөлсөн доо тэгэл. Одоо надаа энэ саяны хонхын дуу тэгээд норсон зүрх тэгээд Эркагийн чамайг дурсаад гэдэг одоо энэ дуунууд л байна да. Одоогийн байдлаараа. Миний сэтгэл зүй ямар вэ? Ойлгож байна. Ядаргаа. Манай харсарныгийн нэг ийм дуу байж байгаа. Бид нар сүултээ дуулахаа байлцсан. Уг нь бол тэр нэг ийм гэтэл өнөөдөр юу боловтой гэрэл төрчлөнгоргоо дээр чимэн алга байна. Найз маань. Чимэн. Тий. Намайгаа ойлгооч. Тий. Ийм дуу байж байгаа алга болцсон. Ийм нэг дуу байсан. Тэгээд бид нар тэрэн дээр амар гоё бүжиг ийм уянгын бүжиг дэглэж мэгэлсэн. Гоё дуу байсан. Тэгээд ерөөсөө дуудахтаа байлцсан. Энийг ууг нь ахаад нөгөө нэг 35 жилийн оймоо гэдэг манай хоёр дөргүүл энийгээ эргээгээд сэргээвэл амар гоё үгтэй амар гоё дуу байсан. Анхны цамаг дээр нь байдаг шүү дээ. Нэгэн сар номон хоёрын тэр өдөр хоног нэг л хэвэн билүү нэг ийм дуу амар гоё үгтэй дуу байлаа шүү дээ. Аян айгу гоё. Одоо тэр хоёр чинь нийлээд тоглолт хийх гэж байгаа гэдэг цугтаа явж байлаа шүү дээ. Тусал бидний үеийн бидэртэй үе шүү дээ. Оюутны шоу моогээ явж хахад цугал явж идэг байсан. Тийм. За мөгийн амнаас гардгуу дуу нь юу юм? Амнаас гардаг дуу гэж байхгүй. Зүгээр тэр нөгөө нэг лалрын аманд орцсон дуу. Тийм. Өглөө өдрийн дээр орсон дуу даягтай. Би тэдний нөгөө Хүүхдээ дуу боо орчдөг те. Нэг удаа тийм би бүр пост бичсэн шүү дээ. Нэг удаа өглөөс ирсэн чил Сэрчмагийн модны зөөлөн мөчөрдөө гэдэг дуу. Ямар тийм дуу байдгийг хинээ дууг нь мэддэггүй харин. чи аялал та. Тэгээ би хайгаад Яахаа тэгсэн чинь Сэрчмагийн хайр буруугүй гэдэг дуу гарч За. Тий. Хаана сонсчоо би. Өдөрч. Хүүс. Яа чи хиний дууг нь мэдгүй. өнгөрсөн жилийн Мартин 8 цэргийн баяраар муугийнх бид нар караоке дуулж үзүүлсэн шүү дээ. Тийм үү? Тэр бичлэг нь яваад байгаа шүү. Би нөгөө уг нь дуу уулгалт эмбит хийчихсэн Тэр уг нь дуу ахгүй юу? Зүгээр үг заяа. Ямар юу? Ямар юу? Зүгээр бас дуулж үзүүлсэн их юм хөө. бас улаан шугамаа давах үе байна. Тийм байдаг. Бүгдээрээ дуулгээ дууссан шүү дээ. Хөөе муугийн хажууд бүр аргиах чинь бүр дөөрийн дуулаач хөөе. Аргуу чи амар амар дуу. Аргуу чи төгөлдөр мөгөлдөр даардаг сонсгол сайтай. Тий. Мундаг амт шүү дээ. Йоо, за. За дараагийн асуулт над дээр иртээ. Хүүдий. Над дээр ямар караокед ганц алдаг дуунаас аялаа чинь. Одоо хэрэгслийн караоке дээр нь Яг л таардаг. тий. Ёо. Чи зүгээр кодтой нэг. Кодтой нэлээ шүү дээ. За каталж. Нийтгүй. Одоо Тэр олон дуунаас алиг юм бэ? Зараад ч алан шүү. За. Юу штэ? 37621. Яа, ийм л байгаа шүү дээ. Тэр нь ямар дуу юм? Бүрнэ хоёрын дуу. Ямар дуулаад Үрээр дормох цэцгийн шүүдэр эротон унах нахрын өглөө. Нэг гөгшин дуутай шүү дээ. Сайн херотог гэдгийг эротог гэсэн. Тэр дуу гайгүй эргэлтэй хүн цуг ингээд дуулж ивэл те. 4 өдрөд 2 амрыг хий. За зүгээр гараа би Хүмүүсийн угаасаа хизээд санаачлагаараа хитэн дуулдаг шүү. хитэн дуу байна те.
Караокед. Би 4 өдрөл 2 амаргийг хүн тавиад хамт дуулыг ивэл дуулдаг. Тэрнээс өөрөө хизээш тавьдгүй шүү. Гэрлээ хүм зүйл окей засан ширхэг аа. Тийм за дуулъя. За яг дуулъя. Би бас код юм жаа 32 311 үл таних юм гэдэг ариуна. Харагны чин цаантар би энэ бүр амар өвчтөй бүр 9 дугаар ангиас хойш дуулдаг байсан шүү дээ. Йоо, за мууги. Караоке дуусна хэлээд өгч. Нөөд хэлээд өгч. Тэр үгүй тэр ямар дуу тэр чи хипхоп дуу те. Тэр юу гэсэн Хүчээр чинь өөрөө дуулдаг. хамттай байсан байхгүй хөр хичим хөлөө олохгүй. Хөөж явнуудаа. Тэгээ өнөж өдөрч явна уу да. Би бодохдоо цаг хугацаа харуулсан. Ямар ч айгуу дуулаад ш. Гэтэ ингэдэг нэг тийм гар хөлнүүд яваад байгаа маа. Ийшээ тийшээ харагнаад байгаа. Бас тэг өөрөө Бас продюсер гэсэн. Би тэрийн баг шүү гэсэнтэй. ёо. Би яг 8 доо дасгал явсаа нэрээ. Мега бас юуг амирх дуулдаг ш. Алкорвот, алтнараа, Үгүй шүү дээ. ганцын эдлэр Эрдэнэ цэцгийн дуу ш. Тэр юу дуулаад идэв тийм үү? Янзганы тухай чи юу гэдэг лээ? Нөгөө нэг дууягийн дуулдаг уу? Итгэхгүй тэр нэг янзаг гэдэг юу? Янз байгаа мэн. Үгүй би яста хамгийн дуулдаг дуу гэвэл нарангийн дэндүү сайхан залуунасаа. Тийм. Би чи тэр Эрдэнэ цэцгийн тэр дуулдаг ш. Эрдэнэ цэцгийн нөгөө нэг Чамаагаа оллоо. хэрхэн талтай. Чамаагаа оллоо гэдэг тийм ээ. За андуулч уучлаарай. Зүг. Зүгээр дуунууд байж идэг гэсэн хасаад. Би ч юу яадаг шүү дээ нэг Монгол дуу дуулахлаарэ аялгау гэдэг амар хүнд дүнд дуу дуулнаа тэгээд Тийм хоолоо шүү. хөрөхгүй тийм бас Монгол хүний нанд бүхний гэдэг тэрийг дуулчихна. Нэг бол нөө үсгэлэн төгөл дээр их орон гэдэг гоё дуу байгаа шүү дээ. Хун цагаан Биш ээ. Хун цагаан Энэ мега Хурц шаргал наарам мандаа. Даш гэдэг дуу. Энэ айгу гоё хөвгтэй дуу байлаа шүү. Тэнгэрийн дуу. Хөхтэнгэрийн дуу. Төвхтгэр дашкагийн дуусан. Тийм. Гэх мэтийн дуунууд. Орос дуу дуулахлаар нөгөө юг Үгүй. нөгөө нэг юг дуулдаг аахгүй. Любите девушки яста та энд олон жил ажиллаж За таныг оросдоо дуулж байгаа чи мэдчихгүй юм байна. Тэгээс өмнө явж байгаа байхгүй. Тэгээс өмнө уучгаад байж тээ. Харин ари дээр нэг Тэгээс өмнө уучгаад. би девочки красивых любите гэдэг дуулдаг те. Харин өстө дуулдаг шүү. Англи дуу дуулахлаар би чи Майкл Джексоны Smooth Criminal. Худлаад байна. Нэмэ бүр яг тэр хүн тэр кивигийн дугаар. Тий, номоо зүгээр кивигээр амьсгалдаг. Зүгээр амьсгал зүгээр амьсгал. Тэг яг ингээл бүгдрийг энийг л ахаа гэж байж л тийм ингээл дуурлалаа гэсэн. Hotline baby гэж ордог. Хотлайн дуу. Hotline baby мега дуулдаг. За юу яа хамтран аялагч танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатарт 17 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар хиймэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг E-Mongolia хамтран ажиллаж байгаа. За ингэдэг болсон. Нийгмийн даатгал түлжээсэн эсэх тодорхойлтыг E-Mongolia системээр шууд авдаг болсон. За бид сая элчинд материал өгөхөдөө зүгээр дорн гэл аваад ингээд ерөөсө материалуудаа бүрдүүлсэн шүү дээ. За тэгэхээр яасан бах нь нийгмийн даатгал түлж байсан эсэх тодорхойлт гэж байгаа. Тэгэхээр нийгмийн даатгалын ерхий газрын салбар нэгжээс тус үйлчилгээг биеэр очиж авдаг гэсэн бол яасан бах нь 2024 оны 11 сараас эхлээд тус үйлчилгээг захимжуулж иргэдэд ойрцсон байх нь шүү дээ. Одоо ер нь паспорт авч явах байлаад шууд E-Mongolia-г харуулчихдаг гэсэн. Тэгээд дээрээс нь би энэ дээрээс бас нэг хэлмээр байгаа байхгүй юу? Одоо бид нар нөгөө нэг юу адаг штэ шинжилгээний таар ягаад шинжилгээнийхээ хариунуудыг ингээл цуглуулаад ингээл байдаг ш. Би бол цуглуулдаг гэсэн байхгүй. Тэг шаардлагагүй E-Mongolia-д чинь бүгдээрээ ингээд шинжилгээний хариу гэдээ хадгалагдсан мэт юм л ш. Оо тийм үү. Тийм. Би харин E-Mongolia-г нэг өдөр ч ингээ ухаж хөвцсөн. Тэр чинь амар их юм байт юм блэ. Одоо жишээлбэл те миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспорт байрны ойр дээр бүгд оргиороо байж байгаа энэ дээр. Шууд тэнчнээс л авчихна. Ямарваа нэг юм ингээд нэг бид нар чинь утсан дээр зургийг аваа хадгалж бодголоо лай болдог шүү дээ. Тэг ямар шаардлагагүй юм бэ? Тэгээ дээрэс нь одоо ингээд нөгөө та ингээд зарим мэдээлэлээ дахиад ингээ хайх шаардлагагүйгээр таны өмнө хайж исэн мэдээлэлүүд ч угаасаа байж байгаа учраас тэрийг ингээл оруулах авчихна. Тийм. Гэрлээгүүгийн бүртгэл. Тэгэл англиараа нөгөө нэг цагдаагийн тодорхойлт, оршин суугаа газрын тодорхойлт бүгд үнэгүй. Тэр нөгөө нэг 3 үгээр юу төрчвөл 3 үгээр нөгөө юу өгдөг штэ. Локейшн өгдөг штэ. Тэрийг ашиглаж үзэх юм штэ. Бүрээсний чат гэх тэр дотор чи бүр чат
Чадчих болохоор юм багч. За тэгээд юу ягаараа 11 гэдэг угаасаа лавлах ус байдаг штэ. Тэрний 2 товч дээр нь дарах юм бол та шууд ийм Монголынхантай холбогдох нь штэ тийм ээ. За яг биеэр очиж уулзъя. Одоо энэ яг юу гэдэг юм бэ? Ядаргаад гэх юм бол мэдээлэл технологийн үндэсний паркын 4 давхарт байд юм бэ шүү гэ. Яг хөө тий бас хэлээд өгч. Бас. Амар завтай тий. Сайн байна уу? Юу байна? Шалаа. Ингээ нэвтрүүлгийн хамтран ярилцлагчаар химэл оюунд зориулсан иргэнэ хамгаалдаг ийм Монголын хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн асуулт эргээд Мега дээр очсон. За дууг үргэлжлүүлээрэй гинэ. Хүүдий. За Hotline Baby гэдэг бол Hotline Baby. Come on, dial now. Hotline baby, this is the time. I wanna be with you now. This is not really a cry. I wanna be with you. Моги толон хөлийн тоосонд Үгүй. Толон хөлийн тоос. Уулаач. Үгүй. Би хийсэн шүү дээ. хэмэр зүггүй наадам гэж явчаач тий. Ядаж үлцээч тий. Таргамжаад. Нөлөөс тогтохгүй наадам. Би сохтуудаас тоолдог. Юу яасан ирвэлтэй тоолдог. За моги ээж минь анжи ээж минь ээж. Эмгэн борол эмээ минь. Үри минь үрдэгээд Үлдэрч яа. Нэр тэгдэг юм уу? Тэгтээ Үлдэр гэж өгсөв гээ. болсон хараараа намайга гүйгүсээ. насан жарах юм буянтай насан борол имэмэн. За надад дуу байхгүй. За дахиад мөөги. Намрын бороо зөөлөн ширхэд намрын бороо биш юм уу? Намрын бороо. Зөөлөн ширхэд аха. Үгүй дуулахгүй. Уулаач. Наач хурдчих. Насыг нь дагаж ясараа гоё те. Зөөсөр байгаа. Тэгт юм уу? Зөөд юм уу? Шоудад Хайртай. Нийтэд өөрөө төлөвч. Цааш мэдгүй. Ямар ч хурдан авдаг дөө. Надад хайртай. Хайртайг нь ядчих ч та. Хайртай. Тэд хүүхэд хэлд оруулах гэж байгаа юм шиг. Яг Баяраа танаас нэг айр гэвэ өдрөө. Йоо, илэг аваач. өдрөөс өдөрт холцоор байгаа. Анда би хайртай. За, Мега дурлалаар би дахин төрсөн юм шиг болно. Дурлалаар би дахин төрсөн юм шиг болно. Дугаараа үнийг илэрхийлж чадахгүй. За, Кивигийн дуу ахна штэ тий. Тийм үү? За болсон над дээр ашгүй дуу алах. Ядаргаатай. За, манайхан одоо санал асуулганд хариулах цаг ирлээ. За. Та ер нь өөрийгөө дуулж чаддаг гэж боддгоо аад нь хүсч чаддсан шүү дээ гэж байна. Бэдэнгүй яах вэ? Бэдэн би зүгээр л аваа гаргадаг гээ. Тим юмнаас хол хүн гинэ мөнх ба. Тийм ээ хол хүн. Гүй яах вэ? Гүй яах вэ би? За би бас гүй яах вэ бас нэг. Дуулна шүү дээ. Мега бол дуулна. Дуулна би нэр. Чи юуны тул бүгд соёл урлагийн сургуулийг Чи юунд төлөө соёлын тэргүүний ажилтсан юм бэ? Тийштэй. Дуулна алиу тий. За санал асуулгын дүн гарсаа. Манай лайвыг яг одоо 429 хүн үзэж байна. Санал асуулганд 241 хүн оролцсон байна. Сайн байна. За та ер нь өөрийгөө дуулж чаддаг гэж боддгоо гэсэн чинь хүсэж чаддсан шүү дээ гэсэн бадрангуу 79 хүн байна. Мега хэлээд. Манай ард өвч дууч биш үү? 32% байна. Үгүй яах ч өндөр шүү дээ. Үгүй яах вэ гэдэг дээр анжи төрийг нэмээд 76 хүн буюу 31% байна. За би зүгээр л аваа гаргадаг гэдэг дээр 35% буюу 15% байгаа бол тим юмнаас хол хөөн гэдэг дээр мөгөтөө нэлээд 55 хүн буюу 22% байна. Шинэ дунд говийнхнаас асуувал энэ бараг нэлээд дээгүүр гарах бах тий. Яатрагаас дангаад дунд говийнхныг оруулсан бол Дууч хүмүүс үү? Юу дуу өөрийн хөлгийн дутдаг дунд говь гэж. Зүгээр захын хүүхэд нортын дуу. одоо бид хоёр ингээд сонсдог урлагаар ингээд үндэсний урлагийн булангаараа ярина штэ тий. Лаг хүмүүс дандаа л нэг дунд говь угшилтай байд юм бэл ч амар сонио. Ер нь нэг тим юм байдаг. Юунд нь байдгийг химэдгүй. Наа цохолтой чинь ээжийн чансан цай гэдэг байхгүй юу? Байхгүй нь хаана. Одоо жишээлбэл Тэр мөгийнхад болох хэвээр. ууган жишээлбэл байна шүү дээ. Ховдын чандамн гэж сум байгаа шүү дээ. Ховдын чандамн суманд бол зүгээр галын дэргэд сууж байгаа чавганцсан ч хөмөлдөн.
Хомины өдгийн нутаг аахгүй. Зөө. Жишээлбэл. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 16-ны даваа гарагийн яаран нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар хайртай бүхэндээ Юна Ресторан за мөн химэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг И Монголын хамтран ажиллаа баярлаа. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3